За сүүлийн үед бол биш гэхдээ 2024 оноос ахуулаад ер нь яг хүмүүст зөвөр ойлгогдож эхэлж байгаа жүжигчин Ко Хэнжоны талаар та нартай өнөөдөр ярьж өгч байна. За энэ жүжигчин бол яг саяхныг хүртэл Солонгос даяар нэлээд үзэн ядагдажсэн жоохон үйл явдлууд нь буруугаар ойлгогдожсэн юм жүжигчин баггүй юу. За яагаад вэ гэхээр энэ жүжигчнийг та нар харж байгаа бол за нэг тоотой 3-4 кинонд тоглосон нэг олон кино биш. Гэхдээ тэр тоглосон кино болгоно нь үнэхээр хит болж амжилттай байж чаддаг. Бас дээрээс нөгөө Солонгосын их дэлгүүр гэж ярьдэн штэ. Тэгээ Шинсэгэ гэд бүр үнэхээр лакшри их дэлгүүрт ямар ч брэнд за ер нь тэр дэлгүүрт ерөөсөө ингээд зураг нь тавигдахгүйгээр байн хийгдсэн. Бас дээрээс нь нөгөө Солонгосын телевизүүдийн хамгийн томоохон тооцогдох SBS телевизийн ямар ч драм тоглохдоггүйгээр байн хийгдсэн. За гих мэтлэнгээр яриад байвал за үнэхээр хачирхалтай юм түүхтэй энэ жүжигчний талаар ярьж өгч байна. Come and fly away with me. Come and fly away with me. Come and fly away with me. Сайн бацхан уу, хулан байна. Шингэмжлэгтэй тавтай морил бүр та нартайгаа удаан хугацааны дараа уулзж байгаадаа маш их баяртай байна. Хэрвээ та нар одоо яг миний яаж бичлэг хийж байгааг харах юм бол би бүр амар инээдтэй бичлэг хийж ин. За нөгөө удаан хугацаанд бичлэг хийгээгүй байсан чинь станда олдгоо, микнийхаас бишээ камерныхаа суурийг олдгоо өстө бөө юм болж гинөө. За тэгтээ ямар ч тач аргыг нь олоод одоо та нартаа бичлэгээ хүргэж гин. За энэ Ко Хэнжон гэж жүжигчин бол ер нь Солонгостой анхны тодтголтой гэж хэлж болно. Яагаад гэвэл одоо нөгөө Солонгост Chaebol гэж нэрлэдэг штэ. Энэ нь болохоор нөгөө нэг энгийн баян хүн биш тэ бүр хамгийн баян хүмүүсийг Chaebol гэр бүл гэж нэрлэдэг. За Солонгост бол нэг 8-9 ийм Chaebol гэр бүл байдгийн байна лээ. За тэдгээрийн хамгийн том нь гэх юм бол одоо бидний барьж байгаа нь Samsung гар утас байгаа штэ тий. Энэ Samsung группийг эзэмшдэг гэр бүлийнхэн бол тэр Chaebol гэж чинэлэг гэр бүлийн тоонд орно. Ялангуяа нөгөө Samsung ч анх үүсгэн байгуулагдахдаа тий одоо өвөө нь гэх юм уу? Өвөө нь ч өөрөө 6 хүүхэдтэй. Гэхдээ яг 4 билүү 5 хүүхэд нь нийтэд ил байдаг. Бусад хүүхдүүдийнх нь мэдээлэл ерөөсөө нийтэд ил байдаг байхгүй юу? За тэгээд тэр 5-6 хүүхдүүд нь Samsung-аас хойшлоод бүр маш олон Солонгосын одоо зах зээлийг бааздаг томоохон группүүдийг эзэмшдэг. Ер нь бол ганцхан Samsung-ыг Samsung-аар нь баян гэж дүгнэж болохгүй. Яагаад гэвэл яг миний дурдж байгаачлан айгүй олон том компаниудыг одоо Samsung-ийн үр удмынхан удирддаг байх нэ. Тэдгээрийн нэг бол энэ Шинсэгэ гэдэг групп байгаа хгүй. Энэ группийг солонгосчууд юугаар нь илүү таних вэ гэхээр Солонгос нөгөө Seoul Shinsegae Department Store буюу одоо улсын их дэлгүүр юм уу да тийм монголоор бол ийм luxury бүр амар том дэлгүүр байд юм байна. Тэгээд энэ дэлгүүрээр оронгууд ингээд нэг өдөр хангалтгүй байдаг гинэ. Яагаад вэ гэхээр энэ дэлгүүрэн дотроо бүр айгүй олон хэсэгтээ одоо доод давхарт буюу одоо B1 давхарт нь хоолны хэсэг байдаг гэж байгаа аахгүй. Ер нь бол брэндээс илүүтэй хоол, жоохон амрах, алжаалаа тайлах юм хэсгүүд байрладаг гинэ. За тэгээд дээд давхруудад нь болохоор luxury brand. За ер нь зөвхөн 2 давхарт нь л гэхэд 600 гаруй маш үнэтэй ийм загварын брэндүүд байрладаг юм байна. За тэгээд энэ дэр зөвхөн ингээд хувц хунар хоол унд гэхээсээ илүүтэйгээр кино театр байна, гольф байна, айс скейтинг гэхээр одоо мөсөн гулгуур юм уу те? Мөсөн гулгуур байна, аквариум байрладаг юм байна. Юу гэсэн үг юм бэ? Ихтлгүүр дотор аквариум чиг шиг арай л гоё юу те? За тэгээд шинжлэх ухааны уран зургийн үзэгслэн, тэгээд саун, бад, хотел гэл ер нь бүх юмыг ингээд нэг дор багтаацсан айгүй том их дэлгүүр юм байна. Тэгээд энэ их дэлгүүрээсээ шууд хотел буюу зочид буудлын руугаа холбогддог учраас шууд одоо гадны те үнэтэй гадны алдартай хүмүүс ч юм уу за тэгээ баян хүмүүс буудалд нь буунгуудаа шууд их дэлгүүр рүүгээ ороод буудлын руугаа ороод нэг юм байдгийм байна. За ямар ч тач энэ их дэлгүүр бол нэлээд алдартай. За энэ их дэлгүүр чинь ганцхан одоо энэ Шинсэгийн их дэлгүүрээрээ мөнгө олдгоо юм байна. Бас давхар нөгөө нэг Starbucks байдэн штэ тий. Ер нь бол Starbucks-ийн франчайзыг Солонгостой оруулж ирсэн. Тэгээд Солонгост байгаа ихэнх Starbucks-ийн салбарууд бол Шинсэгийн группийнх юм байна. За үүнээс гадна одоо ийм янз бүрийн үнэтэй брэнд франчайзуудыг оруулж ирэхээсээ гадна штэ. Тий real estate буюу маш олон юм үйл хөдлөлийн бизнесүүдтэй. Тэгээд энэ үйл хөдлөхүүдийг нь тооцох юм бол амар их үнийн дүн болон заяа. За ямар тааж энэ том Шинсэгийн групп буюу чинэлэг гэр бүлд хамгийн анхны бэр болж орсон нь одоо энэ Ко Хэнжон жүжигчин баггүй юу. За
Яг өмнө нь энэ жүжигчнээс өмнө бол одоо энэ Солонгосын баян чинэлэг айлууд дандаа баян айлын хүүхдүүдтэйгээ ингэж хоорондоо суудаг гэсэн, кинон дэр ч гэсэн зөндөө гардаг тий. Баян айлынхантайгаа суудаг. Тэгээ ер нь бол кинон дээр л ингэж ядуу айл эсвэл игэл жирийн айлын охин хүн баян айлын хүнтэй суудаг болохоос амьдрал дээр тийм юм байгаагүй байхгүй Солонгост. За тэгсэн чинь манай Ко Хэн Жон гэдэг энэ жүжигчин маань штэ хамгийн анх удаа өстой жинхэнэ чинээлгээ бай гэхэд өстой Чэвол гэр бүлд бэр болж орсноороо тухайн цаг үедээ Солонгосыг нэлээд шуугуулж исэн. За энэ Ко Хэн Жон жүжигчин нь 1971 оны 3 сард төрсөн. Тэгээд хамгийн анх буюу 18 настайдаа 1989 онд гэсэн үг шүү дээ. Мисс Корейд буюу Солонгосын мисс ороод мисс болсон юм байлээ. Тэгээд яг энүүгээрээ өөрийнхөө entertainment гараа гихэлсэн. Яг энэ үед нь бол харах юм бол ямар ч мис засалд ороогүй өстө байглаараа хөөхөн гэл те олны харцыг булааж илаа. Яг нөгөө Ким Тэ Хи шиг гэсэн үг байхгүй юу. Тэгэл одоо энэ үед чинь тэгээ Солонгос нэг гарын 5 уран багтгуйцл ийм одоо байглаараа тийм хөөхөн хүмүүс байсан юм шиг аамаа. За тэгээд энэ одоо хөөхөн царайн ч гэсэн түүний кино урлагт ороход нь нөлөөсөн. 1995 онд SBS-с Sand Glass гэдэг нэртэй олон ангид кино хийлээ. Тэр кинонд найруулагч нь бол хамгийн анх энэ жүжигчин маань царай зүсээр нь хараад за ер нь бол нэг те кинонда тоглуулч тийм үү гэж бодоод сонгосон юм шиг байгаа юм. За тэгээ кинонда тоглуулаад нөгөө кинон цацагдсан чинь Солонгосын түүхийг бүр эвдээ ачвал яах вэ? Рекордыг нь эвдсэн. Ер нь одоо баг энэ киноны рекордыг эвдэх хэмжээний кино одоогоор нэм Солонгост бас нээлттэй хийгээгүй байгаа гэж хэлэхэд ер нь бол хэлсдэггүй байх. Яагаад гэхээр энэ кино гарсан цагаас ахуулаад Солонгосын хамгийн их үзэлттэй кино болж чадсан. За тэгээд энэ 95 он 96 он бол энэ жүжигчний хувьд бүр үнэхээр оргил үе байсан. Яагаад вэ гэхээр энэ жүжигчин 95 онд кино нээлттэй хийнгүүтээ бүүн болоод Солонгос даяараа энэ жүжигчнийг мэдгүй хүн байхгүй болчлоо. Тэгээд энэ кинон дээрээ тоглосныхаа дараа ч гэсэн ер нь Солонгосын кино урлагийн шилдэгүүдийг шалгаруулдаг ийм кино наадмуудаас хамгийн одоо нэр хүнд бүхий шагналыг нь хүртэл авч чадсан. Тэгэхээр боддоо та нар ийм одоо энэ чи юу лээ 71 онох гэсэн штэ. Тэнгүүтээ 95 онд кино тоглосон буюу 24 настайдаа тэ Солонгос даяар танигдаж чадсан. Тэгээд баг ингээд хамгийн дээд шагналыг нь авчиж байгаа учраас ер нь Солонгосын баг өндөр төлбөртэй жүжигчдийн тоонд нэг киногаараа тоглоод орох боломжийг нэгэд өчлөө гэсэн үг аахгүй юу? Тэгэхээр та нар маань тухайн цаг үед хичнээн шууган тарьж ирснийг нь бол төсөөлж байгаа ах гэж бодож байна. За тэгээд энэ онд ингээд киногаараа танигдахаас гадна энэ жүжигчний талаарх дахиад нэг шүүгэн гарсан нь юу вэ гэхээр нөгөө хурмынхын талаар, хайртай залуугийнхэн талаар шүүгэн баггүй юу. За дөнгөж кинон тоглол байжсэн чинь нөгөө жүжигчин маань за би ингээд удахгүй гэр бүл боллоо, найз залуутай болсон гэдэг ийм одоо мэдээлэлээ албан ёсоор олон нийтэд дэлгэглээ. Тэгээ найз залуу нь хин юм бэ гэсэн чинь нөгөө нэг Солонгосын ард түмний те ингээд хизээж төсөөлж байгаагүй хүн буюу нөгөө Шинсэгэ группийн ууган хүү ганц хүүтэй суухаар болцсон байд юм да. Энэ хүүг нь болохоор Чун Янжин гэдэг за хүүч гэжтэй одоо ер нь бол 40-50 гарч байгаа ийм хүн шүү дээ. Өөрөөс нь бол ах байсан. Энэ хоёр насны зүрүүтэй байсан. За тэгээд эн чинь ингээ Солонгосыг дөргөөгод нэлээд тренд мэдээ болчихж байгаа. Тэнгүүт энэ хоёрын талаар хайрын талаарх юм цуурхлууд нь гарч ирсэн. Гэхдээ энэ хоёрын хайрын романсыг хоёр талаас нь за энэ хоёр яг ингэж танилцсан ингэсэн тэгсэн гэд ер нь бол хайрын түүхийг нь нэлээд баталсан. За тэгээ яаж танилцсан бэ гэхээр ер нь бол яг кино заяа. Энэ Хёнжон жүжигчин маань Нью-Йоркт энэ Winter Garden Theatre гэж байд юм байна. Тэнд ингээд тоглолт үзгээд явж байхдаа театр дотроо ингээд орсон чинь өөрийнхөө суудлыг хайж олж чадахгүй байсан гинэ. Тэгэл ер нь бол кинон дэр гардаг шиг ингээд суудлаа хайгаал байж исэн. Яаж ил нөгөө нэг хүмүүсээс асууя гэхээр энэ үедээ жүжигчний маань англи хэл нь үнэхээр муу байсан учраас гадаад хүмүүстэй ингээд ойлголцож чадахгүй байсан юм байна л да. Тэгсэн чинь цан манай энэ дог залуу те ингээл амар догн цаашимтэй амар тийм соёлтой залуу гарч ирснэ та ингээд Солонгос хүн үү би танд ингээд суудлыг чи олоход туслая тэгж игээд амар хөөрхөн суудлаа олоход нь тусалсан гинэ. Тэгээд яг ингээд суудлыг нь олж өгсөнд нь жүжигчин талархаад үнэхээр их баярлаад өстой их баярлаа би таныг маргааш ингээд орой хоолнд урьж ийна гэд одоо хоолны урилга өгчлөө. Тэнгүүд эмэгтэй хүн хоолны урилга өгөхөж эрэгтэй хүн яаж зүгээр яах вэ те мэдээч хэрэг бас ингээд хөөрхөн жүжигчин байгаа учраас зөвшөөрсөн юм шиг байгаамаа. За тэгээд энэ хоёр нь маргааш ингээд ойрхон Нью-Йорк ингээ гудамж
гудамжны ихээр бас муухай сонсогдох юм тий. Ямар тач ингээд Нью-Йорктэй бас ингээд дайжгүй ресторан оройн хоол идэхээр боллоо. Оройн хоолн дээр ингээд хинжэн жүжигчин маань хурж ирсэн чинь өөрийнхөө хитвчийг хайчжээ. Тэгээ уг нь бол хүнийг хоолнд урьчаад байдаг. Тэгсэн чинь төлбөрөө төлөх үедээ хитвчгүй гэдгээ санах. За юу болчихвоо төлбөрөө төлөхдөө ингээ хитвчгүй гэдгээ мэдэнгүүтээ нөгөө нэг санаан зовж байгаа штэ тэ тэнгүүтээ за яана уучлаарай ингээд би ингээд хитвчээ сая замд явж байхдаа ингээ гээж шиг боллоо гэдгсэн чинь та нар маань энэ нөхөр нь яасан гэж бодож байна. Юун хоол идэх уг нь бол зарим хүмүүс за би ингээд хоолндоо даачаа санаа зовх зүйлгүй штэ гэ хэлнэ штэ тэ тэгсэн чинь нөхөр нь тухайн үедээ яана тийм үү өстой хамаг чухал бичиг баримт чинь байгаа эцтэй тий өстой болохгүй хоёлаа юу оройн хоол вэ гэлс гараад ирсэн замаар ч ингээ яваад түрүүчээ чи хайя гэж хэлсэн байгаа. Тэгээд энэ хоёр оройн хоолндоо ороогүй тухайн үед ингээ гудамжаараа буюу нөгөө жүжигчний ирсэн замаар нь хөөгөөд ингээд түрүүч энтрийг нь олсон юм шиг байгаамаа. За тэгээд ингэж явж байхдаа юу эсийг ярих вэ? Залуу хүмүүс, тэгээд солонгос хүмүүс гадаадад ингээд сонирхолтой байдлаар танилцсан учраас хоорондоо их дотн болжээ. За тэгэл жүжигчин тухайн үед ингэсэн гэсэн нөгөө нэг 24 мөрхөн л настай шүү дээ дөнгөж 20 идэх настай залуу жүжигчин тэгэл хэрвээ та ингээд намайг мэдэх бол би ингээд жүжигчин байна ийм кинонд тоглож исэн гэсэн чинь нөгөө залуу нь мэдлгүй л яах вэ тэгээд мэднэ энэтрээгээд энэ хоёр нилээн ингээд дотн болсон. За тэгээ нэг хэсэг Нью-Йоркт бол энэ хоёр болцсон. За тэгээд удахгүй 6 сарын дараа Сөүлдө буюу Солонгост буцаж ирээд хурмаа хийх болсноо олон нийтэд ингэж дэлгэсэн бэлээ. За гэхдээ одоо хүмүүсийн хар авж байгаа зүйл нь юу вэ гэхээр энэ хоёрын хайрын түүх бол тийм ингээд хүн харах юм бол айгүй тийм яг кино шиг битцсэн юм шиг харагдаад байгаа учраас магадгүй энэ Шинсэгийн группийн ч юм уу те энэ нөхрийнх нь талаас маркетингийнх нь хүмүүс нь зохиосон түүх байж болноо гэж үзэж байгаа юм шиг байлээ. Ер нь бол хардахдаа те энэ бүхэл бүтэн юм алдартай жүжигчин те энэ том группийн хүүхдийг танихгүй байна ч гэж байхгүй, энэ залуун ч гэсэн энэ алдартай жүжигчнийг танихгүй байна ч гэж байхгүй. Магадгүй энэ хоёр гэр бүлээсээ бишээ ер нь ингээд нэг юм болцоонд явж ингээд гэр бүл болохоор ингээд баяа айл эцэг нар ч хүүхдээ хүмүүстэй танилцуулдаг штэ. Яг тийм журмаар магадгүй энэ залуу нь нөхөр нь тухайн үедээ энэ жүжигчинд анхны харцаар дурлаад тэгээд гэр бүл болцох тэр сандлыг магадгүй энэ жүжигчинд тавьсан гэж одоо хар авдаг юм бэлээ. Шизгэлдэм бэлээ. За тэгээд ер нь та нар энэ хайрын түүхийг нь бодоод юу гэж бодож байна? Би бол хоёр талтай л гэж бодож байна. Гэтэ ямар бид нэр дэрэгдэн хараал энэ хоёр ингэж танилцсан гэж хэлэлтэй нь биш дээ тэгээ мэдгүй юм да. Ямар тач энэ хоёрын хайрын түүх бол нэг иймэрхүү. За тэгээд энэ хоёрын хуримчид Солонгостой ерөөсөө анхны гэж хэлсэндээ анхны баян айлд бэр орж байгаа игэл жирийн эмэгтэй. За тэгээ дээрэс нь яг ингээд гэр бүл болж байхдаа нөгөө хурмын зураг авалтан дээр өмссөн даашинз нь бүр ингээд Солонгосын тухайн цаг үед хамгийн хүсэмжит хурмын даашинз болжээ. За энийг нь бол Солонгосын хамгийн шилдэг хурмын даашинз уралдаг дизайнер нь зохион бүтээсэн юм байна. Тэгээд даашинзныхын зах нь гэхэд ердийн нэгэн даав биш гинэ. Нэлэнхүйдээ дөнгөж хурааж авсан шинхэн сувдаар хийсэн бэ шүү. Ер нь бол асар үнэтэй л даашинз байгаах. За тэгээд хурим нь нэртэй бүр ингээд дарууханч болоогүй хамгийн нүсэр том хурим болсон. Нийтдээ хуримд нь бүр 1300 зочин ирсэн гинэ. За энэ зочдууд нь нэртэй бас энгийн нэгэн зочид бишээ. Солонгосын хамгийн баян чинэлэг гэр бүлийнхэн одоо тэгээд нөгөө урлагийн олны танил нэр хүндтэй гэд байж болох бүх хүмүүс энэ хурминд нь ирсэн. За тэр дундаа нөгөө Солонгосын улс төрийн нөлөө бүхий хүмүүс хүртэл хурминд нь ирж харагдсан байна шүү. Гэхдээ одоо тэгхэл илгүүдээ Солонгосын баргалтай хамгийн баян айлын хүүхэд нь хурмаа игээд байгаа юм ч одоо энэ битгий юм болох байлгүй дээ. За тэгээд энэ хоёр бал сараараа уг нь бол Европоор аялсан гэж байгаа боловч ямар нэгэн тийм аяллаа зураг хүрэг юу эдийн папарацад өртсөн юм бол юу ч байхгүй. Тэгэхээр баг ингээд бал сард явсан хэсэг нь бол тодорхойгүй байдгийм байна. За тэгээд нөгөө Солонгос Ханондон гээд хамгийн баян айлуудын амьдардаг юм хороол байд юм ба штэ. Тэнд бол шинхэн хаус худалдаж авсан.
За тэгээд хосууд ингээд хамтын амьдралаа бий болгосон. За тэгээд 24 настайдаа кинон хийт болчлаа. Хамгийн баян айлын хүүхдтэй сууж ийн. За тэгээд дахиад нэг нөгөө хүмүүсийг цочроос нэг мэдэн юу байсан бэ гэхээр дөнгөж нэгэн кинонд тоглоод маш өндөр шагнал аваад тэр кинон рекорд эвдчихэд байжсэн чинь цаашаа нөгөө карьераа үргэлжлүүлэх юм болов гэсэн чинь бирд гинэ. Айлд бэр орсон учраас цаашдаа ингээд урлагийн карьераа үргэлжлүүлэхгүй, урлагаасаа ингээд зодог тайлж гинэ гэдэг мэдэгдэл нь одоо хүмүүсийг дахиад цочроосон байна. Одоо тухайн үед хүмүүс чинь бол нэг тал нь хүүе юу яриад байгаа юм бэ? Тийм залуухан эд карьераа эхлүүлдэг насан дээр яаж ингээд тэ дуртай ажиллаа ч юм уу эсвэл урлагийн карьераа ингэж орхиж болох юм бэ гэж бодож исэн боловч нөгөө талдаа тухайн цаг үед чинь Солонгос чинь тэ эмэгтэйчүүд ингээд айл бэр орсон л бол ажил хийх ёсгүй гэртээ тэ хадам аав ээжтэй ингээд халамжтай байх ёстой, нөхрийнхөө арыг нь даах ёстой, үр хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлэх ёстой гэдэг нэг юм хатуу нэг цензуур шаардлага байдаг байсан да. Яг тийм журмаараа л за угаасаа эн чинь тэ ийм баян айлд гэр орсон чинь одоо тэгэл мөнгөний төлөөч бэ, карьерийн төлөөч бэ ер нь бол ажил их шаардлагагүй хадмуудаа ингэж харж халамжлах эмэгтэй хүнийхээ үүргийг гүйцэтгэх ёстой гэж үзэж исэн. За тэглээгээд хүмүүсийн бодох ер нь ямар ч шаардлага байх вэ? Ингээд хүмүүс ер нь бол ийм хоёр талтай тухайн үед мэдээг нь хүлээж авч исэн. Гэр бүл босноос хойш бол 1998 онд нэг хүүтэй болсон, 2000 онд нэг охинтой болсон. Тэгэхээр ч одоо хүүхдүүд нь аль хэдийн 27 25 таа гэсэн үг шүү дээ, тий. Ийм хоёр л хүүхэдтэй байгаа. Ер нь бол хоёр л хүүхэд төрүүлсэн. Ингээ гэр бүл нь нам жим ингээ чимээгүй хүмүүс бодохдоо бол энэ жүжигчнийг те за баян айлын бэр болчихсоо даад жаргалтай сайхан л амьдарж байгаа байх гэж бодож явж исэн. Тэгээд хосууд ер нь бол олонний хийлэн папарацаас зайлс хийгээд Япон руу нүүгээд тэнд амьдрахаар болсон юм байлээ. Тэгээ нэг хэсэгтээ бол Японд амьдарсан гэсэн. За тэгээд 10 гаруй жил ер нь бол маш чимээгүй амьдарсан. Тэгээ энэ 10 жилийн хугацаанд энэ жүжигчний папарацад өртсөн ч юм уу ер нь энэ жүжигчний бүр 3 зураг сошиал дээр ил байдаг гинэ. За тэр зурагны нэг нь болохоор байж тээ энэ жүжигч ингээд нөгөө хадам аав нь нөхөр нь ингээд ажилдаа явахаар ингээд бэрүүд нь ингээд гаданаа гараад байрныхаа хаусныхаа гад ингээд баяртай гэл бүхийг л ингээд ажилд нь үддэг дээ. За яг тэгж байгаа нэг зураг байгаа зав. Тэгээ энэ зурган дээрээс нь хэрвээ та нар харах юм бол одоо нөгөө жүжигчин маань нэг жаргалтай бол харагдахгүй байгаа. Уг нь бол шинэхэн айлын бэртэй гэр бүл наад жаргалтай байсан бол ингээл баяртай гэл инээгээл ядаж угтаж олно штэ. Тэгсэн чинь ингээд айгүй нэг тийм хадам аавасаа ч юм уу хадам интересээ нэг жиргсэндээ жоохон ингээд дурамчхан айсан ч юм уу. За мэдгүй та нарт ямар харагдчихээн те. Ямар тааш нэг happy байгаа биш ийм царайтай зураг нь ил болж исэн юм бэлээ. За тэгээ эндээс нь бол хүмүүс харахтаа за одоо ер нь бол тэ жүжигчний амьдрал таагүй байгаа юм байна да гэж бодож исэн юм бэлээ шүү. За ингээ ямар тааж 10 жил хамт амьдраад олон түмэн бол энэ хоёрыг мартчихсан байгаа хгүй те. Тэгсэн чинь 10 жилийн дараа энэ хоёрыг нөгөө салах гэж байгаа гэсэн цуу яриа нь бүр олон нийтийг цочроосон. За цуу яриач гэж ер нь бол салах гэж байгаа гэсэн мэдэгдэл гаргасан юм. За 2003 онд энэ салах гэж байгаа гэсэн буюу ийм цуурхал нь гарч эхлээд гэтээ ингээд гэр бүл салах чинь жоохон ингээ хугацаа авдаг штэ тий. За тэгсэн чинь салсан шийдвэр буюу одоо тэр шүүх хурлын явцанд бас айгүй сонин заяо. Аргагүй л одоо нөгөө баян чинэлэг айл гэдэг чинь бүх зүйлийг л одоо нэг өөрийнхөө талд гаргаж гэж харахаар байгаа. За яасан бэ гэхээр энэ шүүх хурлын үйл явц бол бүх зүйл нь нэгэн цагийн дотор шийдэгдсэн. Ер нь бол л шүү дээ ингээд гэр бүлийн эд хөрөнгө хуваан хүүхдийн асран хүмүүжүүлэх гэл ингээд гэр бүл салт чинь тийм амархан процесс биш. Ингээд ер нь нэг цагийн дотор шийдэгдэх боломжгүй зүйл шүү дээ тий. Тэгсэн чинь энэ хоёрын шүүх хурал бол ердөө нэг цагийн дотор л болоод өнгөрсөн. Нөхөр нь хүүхдүүдээ асран хамгаалах бүх эрхийг өөр дээрээ авсан. Тэрийг тэгээдч болоогүй Хёнжон жүжигчин ахиж хизээж хүүхдүүдээ харах боломжгүй, хүүхдүүдтэйгээ уулзах боломжгүй гэсэн ийм шийдвэрийг гаргасан юм байлээ. Тэгээ ер нь бол баг энэ 2003 оноос хойш Хёнжон жүжигчин 2 хүүхдтэйгээ ерөөсөө уулзаагүй гэсэн үг ээ. Нөхөр нь бол одоо юу хэдэн 100 тэрбумын хөрөнгөтэй хүн байхгүй юу? Тэгсэн чинь их нэртэй ээжтэй ердөө 1.5 тэрбум воныг л өгсөн гэ боддоо 2 хүүхдийг нь за одоо баг угсаа жалгамжлах хүү гэж хэлж болно шүү дээ тий. Хамгийн анхны ууган хүн юм чин. За энэ Шинсэг группийг ингээ залгамжилж магадгүй угсаа залгамжлагчийг нь хүртэл ингээ төрүүлээд өгсөн байхад ердөө 1.5 тэрбум воныг
миллионыг өгөөл гэр бүлээ цуцлуулсан. За тэгээд өөр нөхрөөсөө юу ч аваагүй заяа. Нөгөө ханнаан доонд амьдардаг хаусыг нь хүртэл одоо нөхөр нь өөрөө авсан. Ер нь тэр гэрээс саяны мөнгийг аваад гарсан гэж ойлгож болно. Өөр юу ч аваагүй. Тэгээд уг нь бол энэ Shinsegae Group чинь Starbucks-ыг эзэмшдэг гэдгсэн шүү дээ. Starbucks-ын ядарч нэг салбарыг нь өөр дээрээ ингээд авсан болвол бас тэр чин овоо хөрөнгийг хүртэл аваад гарах боломжтой л доо. За тэгээ яг ингээ хэлэнгүүт хүмүүс намайг энэ хулан чи ямар амар эд хөрөнгөнд дуртай юм бэ гэж хартахаар байж магадгүй. Гэхдээ бити буруугаар ойлгоорой. Ер нь бол ингээ те хамгийн чинэлэг айл биш те. Ингээд анхны бэрээ салахтаа ингээ юу ч өгөөгүй чаашин те саяны мөнгийг өгөөд сална гэдэг бол арай л голоо зогсон хэрэг болоод байгаа сте те. За тэгтээ нөгөө талаараа хүмүүсийн Shinsegae Group-ийг голоо зогсон гэж харахаар байгаа боловч нөгөө талдаа бас энэ Hyunjin жүжигчнийг бас муулж байгаа хүмүүс байгаа заяа. Юу гэсэн бэ гэсэн чинь за энэ ямар олигтой доо те ийм баян айлд бэр орчингуудаа салахтаа 1.5 тэрбум воныг аваа салдсан бэ. Наача айгүй бол өөрөөсөө болоод эсвэл те энэ хадмуудтай ингээд муугаар дурсагдах эсвэл салахад хүргэсэн ямар нэг юм шалтгаан байгаа болоод л ингээд айлаас баг юучгүй гарж ин да гэж хардсан юм бэлээ. Гэхдээ одоо болтол яг ингээд энэ хоёрын гэрэлтийн талаар эсвэл хадмуудын талаар юм тогтсон баримт энэ төр бол байхгүй. Hyunjin жүжигчин одоо салснаас хойш бол нөх олон кинонд тоглоогүй, олон нэвтрүүлэгт ч ороогүй. Яг сүүлд ингээд Mask Girl гэдэг нэртэй драм гараад эн чинь бүр дэлхийд дахныг шуугуулсан шүү дээ тий. Тэгээ энэ драманд тоглоод эргээд нөгөө нэр хүндэн сэргэгтэйгээ зэрэгцээд ингээд маш олон телевизүүдийн ярилцлагад орж иж ингээд хадмуудын талаар асууж исэн хүмүүсийн асуултуудад бүрэн эцэслэн хариулт өгсөн байдаг шүү. Эдгээр хил ам цуурхлууд нь юу юм бэ гэхээр одоо хадмууд нь айгүй чинэлэг айлын хүмүүс байгаа штэ тий. Тэгсэн чинь нэг хачирхалтай цуу яриа байдаг нь хадмууд нь ер нь бол Hyunjin-ыг нилээн тий гадуурхтгаа. Тэгээд Hyunjin-ыг ингээ гэртээ байнгут эсвэл хоолны ширээн дээр ингээ бүгдээрээ хооллоо суужингууд хадмуудынх нь бүгдээрээ англиар хоорондоо ярьдаг гинэ. Ер нь бол энэ чинэлэг айлын гэр бүлийнхэн хид хідэн хилээр бол ус цас шиг ярьж байгаа тийм үү. За тийм учраас ингээ одоо нэг үгдимтэй Hyunjin-ы гадуурхаа ч юм уу эсвэл яриагаа ойлгохгүй гэдэг ийм гадаад хэлээр ярьдаг байсан гинэ. Тэр нь Hyunjin жүжигчинд ингээд айгүй хэцүү байсан учраас жүжигчин маань хичээж ягаад англи хэлийг бие даан ингээд сурсан байна. Тэгээ яг англи хэл сураад ойлгоод нөгөө хадмуудынхантайгаа ингээд англиар ойлголцох гэсэн чинь хадмуудынхан шууд эсрэгээрээ францаар яриад эхэлсэн гинэ. Тэгээ ялгаагүй л нөгөө францаар ус цас хүмүүс чинь тэгээд энэ мэтлэнгээр хадмуудынхантайгаа ойлголцоход Hyunjin жүжигчинд үнэхээр хэцүү байдаг учраас магадгүй энэ үйл ойлголцол нь хосуудыг ингээд салахад хүргэсэн гэж үздэм байлээ. Гэхдээ энэ хачиргалтай цуу яриаг нь Hyunjin жүжигчин Golden Fishery гэдэг ийм телевизийн нэвтрүүлэг байд юм байна. Энэ дэр одоо алдартай хүмүүсийг ураад ингээд цуу яриа болсон тэднэрийг ингээд лавлаж асуудаг төрлийн ийм нэвтрүүлэг юм уу да. За тэгээ энэ нэвтрүүлэгт орохдоо үгүй харин нэг тийм цуу яриа яваад байсан. Гэтэ манай хадмуудынхан хизээж хин нэгнийг гадуурхахын тулд эвгүй байдалд оруулахын тулд ийм ичгүүртэй арга барилыг хэрэглэхгүй байсан. Тэднэр бол үнэхээр тэ боловсралтай мундаг хүмүүс байдгаа гэд ер нь бол хадмуудыгаа нэлээд өмөрж исэн. За тэгээд нөхрийнхөө талаарч тэр хадмынхаа талаарч тэр бүх цуу яриа юм сөрөг сэтгэлдлүүдийг бол дандаа өгөөсгөж хадмуудынхаа талаар дандаа юм эерэг яриа өрнүүлдэг юм хүн байхгүй юу? Ер нь бол тэрүүгээрээ бас олон нийтэд нэлээд сайшаагдаад байгаа. Яг одоо нөгөө нэг Mask Girl гэдэг кинонд тоглонгуудаа ингээ нэр хүндэн сэргэж байгаа гэсэн штэ. Тэрнээс өмнө бол энэ жүжигчний талаар юу гэж муу хэлдэг байсан бэ гэхээр хамгийн ихнийхэнтэй ямар олигтой дөө ийм баян айлд бэрд орчоод юучгүй хоцордсон бэ өөрөөсөө болсон байна гэдэг ийм одоо хар байсан бол хоёр дахь нь гэх юм бол энэ Hyunjin жүжигчин Donguk гэдэг нөгөө нэг солонгосын юм театр урлагийн сургууль байд юм байна. Буруу дуудсан бол уушлаарай. Энд профессороор ажилладаг байсан. За ингээ профессороор ажиллаж байх хугацаанд амар харига тийм одоо зураг хүргүүд нь сошиал орчинд дэлгэдлээ. Олон нийтэд одоо юу гэдгийг тамиг татж байгаа. Тэ ингээд нөгөө нэг хичээл орж иж хүл мөлөө ширээн дээр ингээд ачаад
нот тавьсан ч юм уу те ингээд багш хүн, профессор хүн гэхэд арай л ёс зүйгүй юм шиг иймэрхүү зургууд нь дэлгэцсэн учраас за энэ жүжигчин чинь те гайгүй юм болов гэж бодсон ч ёстой ёс зүйгүй, ах цахаа хүндэлдэггүй, ажил төрлөө хүндэлдэггүй юм муухай хүн байна шүү гэдэг иймэрхүү цуу ярианууд нь одоо хүмүүст энэ жүжигчний талаарх юм буруу ойлголтыг төрүүлсэн баггүй. За гэхдээ буруу ойлголт гэж хэлж байгааг нь би ч гэсэн баттай мэдгүй. Яагаад вэ гэхээр тухайн цагт юу болсон, яасан эснийг нь мэдгүй болсон баримтуудыг нь би та нарт ингээд ярьж байгаа. Тэгэхээр та нар маань өөрсдийнхөө тунгааж ойлгоно үзье. За тэгээд би ер нь бол ингэсэн шүү дээ 10 жилд нэг л кинонд тоглодог. Гэхдээ тоглосон кинонууд нь дандаа хит болдог гэж хэлсэн дээ. 95 онд нэг Sand Glass гэдэг хамгийн анх кинонд тоглосон чи хит болсон. Тэгсэн чинь дараа нь одоо нөхрөөсөө салсныхаа дараа 2009 онд Сандёг хатан гэдэг нэртэй ийм түүхэн драманд тоглосон. Гэхдээ энэ драманд дэжтэй гол дүрийг ерөөсөө бүтээгээгүй туслах дүрийг бүтээсэн гэсэн чинь энэ туслах дүрийг бүр туслах дүр байтугай амар бараг л ингээ гол дүр шиг бүтээсэн юм байлээ. Энэ кинонд тоглосон тэр хатныхын дүр бол солонгосчуудад сэтгэлд нь үлдсэн үнэхээр эерэг байж чадсан одоо дурсагдахгүй тийм гоё дүр бол чадсан гинэ. Тэгээд энэ кинонд тоглонгуудаа хүртэл ийм кино урлагийн наадмуудаас маш том хэмжээний шагналуудыг ингэж авсан. За ингээд 10 жилийн дараа 10 хэдэн жилийн дараа тоглосон кино нь бас ингээд нэлээд хит болсон, бас солонгосын рекордыг эвдсэн те. Ер нь бол сайн кинонуудын хамгийн үзэлтэй кинонуудын тоонд орж чадсан кино болж чадсан. За дараагийнх нь болохоор нөгөө саяны миний дурдаад байгаа Mask Girl гэдэг кинонд одоо саяхан тоглосон. Ингээд ер нь бол нэг тоглосон кинон гэл гарын 5 уруунд багтахаар ийм хит кинонууд болж чадсан байхгүй юу? За тэгээд киноноосоо гадна маш энэ ч одоо нөгөө нэг хамгийн залуу гоё ярьстай үзэсгэлэнтэй гэдгээр солонгостой алдартай байгаа штэ. Тийм учраас маш олон ийм гоо сайхны брэндүүдийн нүүр царай болох тэдгээр рекламад тоглох юм саналууд бол зөндөө ирдэг. За тэгээ 2010 онд болохоор Lancome-ийн ийм солонгос дахь нүүр царай болсон юм байлээ. За тэгээд ер нь бол нүүр царай бүхэл бүтэн брэндийг төлөөлнө гэдэг чинь одоо тий тухайн брэндийн дэлгүүр хаана л тэр газар нь нүүр царайныхаа зургийг тавьж таараа штэ тийм үү. Тэгсэн чинь би нөгөө бичлэгний хамгийн ихэнд хэлсэнчлэн яагаад Shinsegae гэдэг их дэлгүүрт ингээд бандуулсан буюу энэ хүний зургийг тавихыг хориглосон гэдэг ийм цуу яриа гарсан бэ гэхээр 10 онд ингээд Lancome-ийн нүүр царай болчоод тэнгууд энэ Lancome чинь Shinsegae их дэлгүүрт заяа өөрийнх нь салбар байж таараа тэгсэн чинь тэр дэлгүүрт заяа энэ Hyunjin жүжигчний ямар ч зураг постэр хуудас юу гэдэг рекламны одоо хүмүүсийн хилтерхийнийх нь ч зураг байхгүй заяа тэр их дэлгүүр дотор энэ Lancome ч тэр ер нь бусад брэндүүдэд юу ч байхгүй тэгээд баг одоо хүртэл энэ Shinsegae их дэлгүүрт ямар нэгэн брэндүүд энэ жүжигчнтэй холбоотой зурагт хуудас муудас наахыг хориглосон гэсэн юм цуу яриа байдсан байлээ. Гэхдээ энэ цуу яриа нь баг үнэн байгаа л дээ тэр дэлгүүрт баг энэ жүжигчнээс бусад бүхэл хүмүүсийн зураг байх чинь энэ жүжигчний л зураг байхгүй. Бүхэл бүтэн нүүр царай болчоод ах чинь штэ. За тэгээ энэ нь баг үнэн байж магадгүй. За тэгээд ийм үзэсгэлэнтэй гоё арьстай юм чин хүмүүс энэ гоо сайхных нь нууцыг нь асууж таараа. Тэг ингээл ер нь бол олны ярианы сэдв болж таараа. За тэгээд энэ бүгдийг ном болгоод гаргачихжээ. Жүжигчин маань 2011 онд Ko Hyun-jun's Texture гэдэг нэртэй гоо сайхны номоо хэвлүүлжээ. Энэ ном нь заяа худалдаанд гараад 2 хоногийн дотор 30 мянган ширхэг хувь зарагдсан солонгосын бестселлер ном болж чадсан. Тэгэхээр л бүр амар байгаас тий. Ер нь бол нөхрөөс ингээ 2003 онд ингээ салж байгаа ч гэсэндээ яг салаад хэдэн жил чимээгүй байж байгаад хийж байгаа уран бүтээлүүд нь ийм мундаг тренд болсон байна. Тренд гэж ер нь бол рекордуудыг эвдсэн байна. Ер нь тэ 8 9 10-аад онуудыг нь харах юм бол баг салалтын түүний амьдралд ингээд ямар ч нөлөөгүй мэт харагдаж байгаа боловч тодорхой хэмжээгээр нөлөөлж исэн. Яагаад вэ гэхээр нөгөө нэг хүүхдүүдтэйгээ уулзах ямар ч боломж байхгүй. За тэгээд сая нөгөө Mask Girl гэдэг кинонд тоглолчингуудаа ингээд шагнал авч байгаа шүү дээ. Томоохон шагнал авсан шилдэг жүжигчний. Тэгсэн чинь шагнал авахтаа хэлсэн үг нь бол хүмүүсийг айгуу тийм сонирн байдалд оруулсан. Ер нь яасан юм бол гэж бодоход хүргэсэн юм байна.
Уг нь бол шагнал одоо ингээд нөгөө шагналд нэр дэвшиж байгаа хүмүүсийг одоо нөгөө шагнал гардуулах ёслол болохоос өмнө тэр хүмүүс рүү мэддэгдээд хилээд те гэд хэлсэн байж таараа. Тэгээд тэр хүмүүс ингээд хэрвээ та шагнал авах юм бол шагнал гардуулах ёслол дээрээ ингээд шагналаа аваад хэлэх үгээрээ бэлдэрээ гэл нэг иймэрхүү зүйл болдог байлгүй дээ те. За тэгээ миний хэлэх гээд байгаа санаа бол бүхэл бүтэн ийм том кино наадамд нэр дэвшчээд шагнал авбал те яах вэ гэдгийг юм шагналын үгээ бол бэлдсэн байж л таараа гэж хэлэх гээд байгаамаа. Тэгсэн чин эсрэгээр бүр ямар ч бэлтгэлгүй байсан ингээд нөгөө хөтлөгч нь урагшаа гаргаж ирээ та ингээд сэтгэлээ хуваалцахгүй юу гэсэн чи одоо юу гэдэг юм те бараг л ингээд те ийм том шагнал авсандаа маш их баяртай ингээл ер нь жоохон үг хэлэл буугах гэжсэн чи нөгөө нэг хөтлөгч энэ төр нь бүр гайхаад тэгээд ингээд буцаад урагшлуулад нааш нь татчих байгаа та ингээд сэтгэлээ хуваалцахгүй юу гэд ингээд илүү шахсны үндсэн дээр нэг арай урт өгүүлбэрүүдийг хэлсэн. Бүх ажилласан хүмүүстээ талархлаа. Тэгээд гэр бүлийнхнийхаа тухай бодчихлаа. Маш их баярлаа гэд хэлэхдээ ингээд уйлах жисэн нэг жоохон хоолой зангирал нэг нулимс хэлгэндэгтэй нэг тийм зүйл болсон. Хамгийн төгсгөлд нь хэрвээ миний хүүхдүүд энийг үзэж явах юм бол би үнэхээр их баярлах болно гэж хэлсэн. Тэгээд энэ үгнээс нь болоод хянжон жүчин ер нь бол ингээ хүүхдүүдтэйгээ уулзах хэрэггүй юм байна да гэдэг ийм цуу яриа нь жоохон баталгаажсан гэж хэлэхэд болно. Дараа нь энэ одоо шагнал гардуулах ёслын дараагаар орсон нэвтрүүлэгтэй болохоор одоо хянжон жүчин ярихгүй тэгсэн чинь яагаад ер нь бол энэ олон жилийн дараа камбэк хийж тэ эргэн ирэлтээ хийсэн бэ гэд асуусан чинь хэрвээ би ингээд телевизээр олон гарах юм бол миний хүүхдүүд тэр чинээгээрээ намайг олон удаа харах болно гэж хэлсэн. Амар өрөвдөлтэй байгаа ч тий. Юу гэсэн үг юм бэ? Тэгээ хүүхдүүдтэй гэж ингээд уулзах боломжгүй. Тэгээд хүүхдүүдтэй яг хөө ээж нь байгаа шүү. Ээж нь нэг иймэрхүү сайн байгаа гэд тэр байдлаагаа ингээд харуулах ганц арга нь л ер нь бол тий кино урлагтаа эргэж ирэх айлуулах телевизээр олон гарах гэд нэг ингэж хэлж исэн юм байлээ. Бас дээрэс нь чи намайг ингээд ямархуу ээж гэж харагдуулмаар байна. Би үнэхээр аз жаргалтай ээж үү? Би хүүхдүүдтэйг ингээд хамт амьдардггүй штэ. Тийм учраас би тэр хүүхдүүдээ одоо тэ жүжигчин ээжээсээ онцгой мэдрэмж, онцгой хайрыг аваасаа гэж хүссэндээ ингээд жүжиглдэгэ гэд нэг иймэрхүү утга бүхий зүйлүүдийг ярьсан мэлээ. Одоо бас энэ талаар нь нэлээд шууган тарьсан нэг зүйл байгаа байхгүй юу? Яасан бэ гэхээр энэ жүжигчин сүүлийн үед нэлээд YouTube-ээ айгүй их одоо хөгжүүлдэг болсон. YouTube дээр нэлээд бичлэгүүдийг оруулдаг болсон юм байлээ. Тэгээд тэр бичлэгүүд нь ингээд миний нэг өдөр гэл ингээд амар богиночхонч биштэй ингээд бүр ингээд цаанаас айгүй их эдитэлсэн ч биш, баг ингээд юу ч эдитлээгүй юм шиг тиймэрхүү урт бичлэгүүдийг оруулаад байгаа байхгүй юу? За хамгийн ихний бичлэгүүдээс нь гэх юм бол одоо Японд амьдардаг байсан гэсэндээ гэр бүлэрээ тэгтээ нөгөө хадмуудаасаа хоол өөрөө 2 хүүхдээ өсгөж байгаа шүү дээ тий. Тэгээ нөхөр нь мэдээж хэрэг ажилтай байгаа. Тэнгүүд нөгөө хүүхдүүдтэйгээ хамт ордог байсан газрууд за эсвэл бол тэг ингээд нөгөө нөхөр нь ажилдаа явцсан хүүхдүүд ингээ хичээл сургуультай байхад тэр чинь нөгөө хэл мэдгүй ганцаархнаа ер нь бол бүхэл өдрийг бол өнгөрөөж байгаа шүү дээ. Тэр үедээ нөгөө очдог байсан газрууд, алхдаг байсан гудмууд гэ тэр газруудтай ингэж эргэж очиж би нэрээ энд ингэ суудаг байсан шүү дээ. Би энд ингэдэг байсан шүү дээ гэд тэднэрийг ингээ хуваалцж байгаа тийм төрлийн бичлэгүүд. За дараагийнх нь гэх юм бол гэртээ юу ч хийхгүй зүгээр ингээд те хичээлээ хийж байгаа, ажиллаа хийж байгаа тийм бичлэгүүд. За тэгээ нөгөө нэг солонгос ч нөгөө эсэлтийн ерхийн шалгалт гэж болдог штэ те. Тэнгүүд одоо манай хүүхдүүд ингээд те эсэлтийн ерхийн шалгалтаа эсвэл ийм шалгалттай байгаа тэр хүүхдүүдтэйгээ хамт бэлднэ гэд тийм шалгалтууд нь шалгалтын материалуудыг аваад ингээд өөрөө бэлтэж байгаа тиймэрхүү бичлэгүүдийг оруулж байгаа байхгүй юу. Тэгээд энэ нь хүмүүст ямар ойлголтыг өгөөд байгаа вэ гэхээр яах вэ нөгөө хүүхдүүдтэйгээ уулзах ямар ч боломжгүй ярих боломжгүй байгаа учраас магадгүй хүүхдүүдтэйгээ холбогдох цорын ганц арга нь л тэ зөвхөн энэ юм байна. Хүүхдүүдтэйгээ хамт байгаа гэсэн тэр мэдрэмжийг авахын тулд за эсвэл ээж нь ч гэсэн тань ингээд тэ битэрэ цуг байхгүй байгаа ч гэсэн чамтай үргэлж хамт байгаа шүү гэдэг тэр мэдрэмжийг бас хүүхдтэд төрүүлэх гэсэн тэр ихийн сэтгэл гээд ер нь бол эдгээр зүйлс нь бол хүмүүсийн сэтгэлийг бүр ингээ маш ихээр эмзэглүүлээд байгаа. Тэгээ надад ч гэсэн харахаар нэлийн эмзэглэмээр л санагдаад байгаа л да. За тэгээ яг хөө сүүлийн үед ингээ Mask Girl гэдэг кинонд тоглоод нэр хүнд нь сэргэж байгаа боловч бас нөгөө нэг 2010 он 8 онд карьерийг нь дуусгах нэг тийм юу болсон юм.
цуу яриач гэж ер нь нэлийн скандал болсон. За энэ үедээ SBS-с The Return гэдэг нэртэй кино хийж исэн. Тэгээд энэний ер нь бол гол дүрд тоглож исэн. Тэгсэн чинь яг энэ киноныхаа зураг авалтын үеэр кино хийж байх үйл явцынхаа дунд нөгөө олон хүмүүсийн дэргэд найруулагчтайгаа ам зүрсэн гинэ. Тэгээд ер нь бол энэ ам зүрсэн нь ингээд зөвхөн ам зүрсэн асуудал биш заяо. Ингээ хэрэлдээд өнгөрөх зүйл биш. Уурандаа нөгөө найруулагчт нь гар хүрсэн юм шиг байлээ. Тэгэхээр ч одоо та нар боддоо гол дүрийн жүжигчин бэжтэй найруулагчтайгаа би энийг ингэж хиймээр байна гэж хэлэнгүүтээ шууд баг найруулагчтай гар хүрсэн юм шиг юм болчихж байгаа байхгүй. Тэгээд энэ нь ч гэсэн нөгөө олон хүний нүдэн дээр өнгөрчихсөн учраас тэр найруулагч ч гэсэн өөрийнхөө нэр хүндийг бодоод яаж дуугаа өнгөрөх билээ дээ. Тэ ингээд нөгөө SBS буюу одоо тэр телевизийнхаа удирдлага албанд бол ямар нэгэн байдлаар гомдол гаргасан байх. За тэгээ ингээд цуу яриа явж байсан чинь кино албатны зүгээс олон нийтийн өмнө мэдэгдэл хийхдээ Хёнжунтэй ингээд үйл ойлголцол үүсээ сүүлдээ энэ нь нэлээд даамжирсан хэрүүл маргаан болоод өнгөрсөн. Гэтэ уг нь бол энэ үйл явдал нь хамгийн анхны удаагийнх ерөөсөө бишээ. Өмнө нь ч гэсэнтэй 1-2 удаа иймэрхүү асуудлууд нэлээд гардаг байсан. Гэтэ тэр үед ингээд чимээгүй өнгөрчдөг байсан гэж байгаа. Тэгээд нөгөө Хёнжун жүжигчний агентлагаас нь ч гэсэн энэ маргаан нь нэштэй дүрийн сайжруулалтаас болсон гинэ. Жүжигчид нөгөө дөрүүдээ авчаад ингээд ширээн дээр тойр сууж ягаад ингээд дүрдээ ороод ингээд зохиолуудаа уншаал ингээд бэлддэм шиг байлаа штэ тий. Надад тэр бүр амар их таалагддаг тэхүү ёо. Миний мөрөөдөл бол бас нэг талаараа яг тийм үед ингээд орж үзэх байдаг. За ямартай ч гэсэн амар хөөрхөн. За юу хөөрхөн бэ? За ямартай ч гэсэн тэгээд энэ яг энэ үйл явдал надад амар таалагдаад идэм бэ. За тэгээд энэ үйл явдлын хүрээнд заяа ингээд одоо тэр дүрийн сайжруулалтаа хийж явахдаа одоо энэ Хёнжун жүжигчин би ингэмээр миний дүр ийм байх хэвээр гэл одоо дүрийнхэн талаар найруулагчтай маргаа тэгээ маргаан нь дамжирсан юм бэлээ. Энэ үйл явдлын талаар одоо нөгөө харсан гэдэг байгаа хүмүүс байж тээ тэр хүмүүс нь хүртэл кино албаны хүмүүс нь бас ингээд папарацуудад ийм мэдээллүүдийг өгсөн. Тухайн үед бол Return гэдэг энэ киноны үйл явц болол явж исэн. Тэгээ найруулагчтайгаа жүжигчин ингээд үйл ойлголцсон. Тэгэнгүүтээ үйл ойлголцсоос үүдээд найруулагчид ингээд гар хүрсэн тохиолдол гарсан. Тэгээд ч жогсоогүй энэ Ко Хёнжун жүжигчин гар хүрхээсээ гадна тэнд байсан газраа маш чангаар ингээд хараал хийлж ер нь найруулагчтай ингээд нэлийн үйл хүндэтгэж доромжсон үгнүүдийг хэлсэн гинэ. За тэгээ өмнө нь ч гэсэн хэд хэд удаа ийм үйл явдлууд болж исэн. Ер нь Ко Хёнжун жүжигчин ёс суртахууны хувьд бие авч явж байхын хувьд ингээд жоохон ёс бус үйлдэлүүдийг гаргадаг, жоохон ингээд нэр үндэт нь жоохон юм хард толб үлдээсэн юм хил ам гараад ирсэн юм. За тэгээд энэ хил ам нь буухгүй байсан учраас сүүлдээ SBS телевизээс мэдэгдэл гаргаад цаашдаа энэ Ко Хёнжун жүжигчнийг өөрсдийнхөө ямар ч драм кинонд тоглуулахгүй гэсэн юм шийдвэрийг гаргасан байлээ. Тэгээд нөгөө би бичлэгний ихэнд хэлсэнчлэн SBS-ээс ингээд Ко Хёнжун жүжигчэнд ингээ бан хийцэн гэж хэлсэн байхгүй юу. За тэгээд одоо хүртэл бол одоо энэ SBS-ийн кинонд тоглоогүй юм шиг байлээ. Тэгээ бодвол одоо хүртэл ийм бандуулсан хിവэрэл байгаа юм шиг байна лээ шүү. За тэгээд Ко Хёнжун жүжигчний агентлагаас бол энэ бүх хил амуудыг бол үгүйсгсэн тийм юм болоогүй гэж тухайн үед бол мэдгдлүүдийг хийж исэн. За тэгээд хэдийгээр ингээд карьерийн туршид иймэрхүү хард толб үдээх үйц цуу ярианууд үйл явдлууд болж исэн ч гэсэндээ яг Mask Girl-ийн дараагаас бол нэр хүндэн сэргээд ялангуяа YouTube дээрээ оруулж байгаа эдгээр бичлэгүүд нь бол хүмүүсийн сэтгэлийг маш ихээр өвтгөж байгаа. За тэглээгээд одоо Шинсэгэ группээс бол албан ёсны жүжигчтэй холбоотой мэдгдлүүдийг бол ерөөсө хийдэггүй, хин хинэн ингээд хувийнхаа амьдралыг хөөгөөд явж байгаа юм байна лээ. Тэгээд би энэ жүжигчнийг бас нэг таньдгүй байсан хгүй юу. Тэгээ уг нь бол Солонгост маш алдартай үнтэй жүжигчнийхээ тоонд ордог гэж байгаа юм. Тэгээ би тоглосон кинонуудыг нь бодоод үзсэн чи ерөөсө сандаггүй. Тэгсэн чи айл үжээ баг намайг ингээд төрөөгүй байхад тоглосон кинон л амар алдартай. Тэгээд би тэгтээ бас тэр нөгөө нэг хатантай киног нь бас үзчихсэн. Гэхдээ энэ жүжигчнийг юм онцолж харж байгаагүй. Тухайн үед жоохон байсан чи харахтаа бол ямар хөөрхөн хичвэл гэж харж исэн байх. Тэгээ сүүл тарин нөгөө нэг Mask Girl гэдэг кинонд тоглоод эн чи нөгөө 30-аад насны хөгшөрсөн насных нь
буюу нөгөө шоронд удаан амьдраад шоронгоос гарсан үеийнх нь насны ангилалд тоглодог жүжигчин штэ тий. Тэгтээ бол үнэхээр мундаг бол тоглосон. Тэгээ жүжигчний хувьд бол үнэхээр байглаасаа авьяастай жүжигчин гэхэд бол хэлсдэггүй. Тэгээд хамгийн гол нь тэгээ одоо яагаад ч салцсан ёстой бүүмэд ямартай ч ингээд тийм үнэхээр одоо юу гэдэг жүжигчнийхээ хувьд карьерийнхаа хувьд юм мундаг байгаа жүжигчид дандаа ингээд хувийн амьдралынхаа одоо хэсэгт бол жоох нэг тийм азгүйч гэх юм уу гунигтай ч юм уу юм түүхэн тиймэрхүү амьдралаар амьдрсан байх юм тий. Тэгээ амьдралыг нь бодоход бол жоох өрөвдмөр юм шиг санагдаж байна. Тэгээ боддоо та нар 2003 онд хүүхдүүдээ ер нь бол нэг юм 3 5 мав 6 настай байхад нь хүүхдүүдээсээ салаад тэгээ одоо хүүхдүүд нь бүр 25 7 настай хүрсэн ч гэсэндээ тэр бүх үеүүдийг нь юусоо хараагүй, зургуудыг нь ч хараагүй гэж боддоо их хүний хувьд бол амар тийм жоохон гунигтай үйл явдал байгаа сте тий. Хүүхдтэй төрүүлчээд идэг тэгснээ ингээд нүдэн дээрээ өсөж торнж байгааг нь харах боломжгүй, хоолойг нь сонсох боломжгүй гэхээр нэрэл амар хэцүү юм а тий. Ингээд төсөөлөгдөхгүй байгаа хгүй. Тэгээ жоохон тэр талаараа бол гунигтай юм. Тэгээд яг нэг зураг хүргийн одоо энэ ээж нь бол сошиал медиагаас ингээл хүссэн үедээ харах боломжгүй шүү дээ. Энэ чинь бүхэл бүтэн чинэлэг айлын чэбол гэ Солонгосын хамгийн баян айлын хүүхдүүд учраас зураг хүргэн нээгч тийм ил байдаггүй. Тэгээ баг сошиал хаяг интернет олны өмнө ил байдаггүй ах гэж би бол бодож гин. Тэ одоо ч ингээд зураг нь бол хаасайгүй байдаг бах. Тийм болохоор яг ээжд нь энэ Хёнжон жүжигчтэнд бол хүүхдүүдээ бодоход үнэхээр эмзэгэлдэг байх. Тийм ч учраас одоо нөгөө сансан сэтгэлээ дэвтээх гэж тэдгээр бичлэгүүдийг хийдэг байхаа гэж бодож байна. За тэгээ та нарт маань өнөөдрийн бэлтгэсэн дугаар маань таалагдсан болвол хулаан таалагдсан шүү гэд лайка дараарай. Хэр олон хүн таалагдсныг нь хэдүүлээ харцгаая. Бас дээрээс нь та нар маань энэ жүжигчний амьдралын талаар юу гэж бодож байна? Та нарт ямар сэтгэл төрөв тэр талаарх өөртөөгөө сэтгэлийг доор комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд хулн нь өмнө YouTube сувга хулан оюун гэдэг нэртэй байсан бол одоо зүгээр л хулан гэд болгочихсон байгаа шүү. Тэгээ удахгүй 100,000 subscribe хүрэх гэж байна. Тэгээд саб дараагүй үзэж байгаа юм биш үсттэй. Өөрсдийнхөө сабыг шалгаарай. Тэгээд дараагүй байх үдий. Дүн гэд subscribe дарчаарай. Ингээд дараагийн бичлэгээрээ ойрхон уулзна гэж найдаж байна. Баяртай. Ямар бүдүү болгоор баяртай гэж вэ? Баяртай. За баяртай. Don't you be afraid, everything will change. You and I jumping